Сайн байцгаана уу та бүхэндээ ревю бичлэгээрээ дахиад уулзах болсондоо баяртай байна. За тэгэхээр энэ удаагийн ревю маань Axis Y гэдэг брэнд байгаа. За энэ Axis Y брэндийг бол та бүхэн бүгдээрээ маш сайн мэдж байгаа баах. Энэ бол нэлээд бас айгүй viral болдог бүтээгдэхүүн ихтэй айгүй гоё брэнд байгаа. За энэ брэндээс надад бол PR box ирсэн. Ерөнхийдөө бол одоо Солонгосоос шууд брэндээс нь холбогдсон хамгийн анхны брэнд бол яалтчгүй Axis Y брэнд байсан. Гүр маш их баярлсан. Урд нь ерөөсө хэрглэж үзэж байгаагүй брэнд ингээ над руу холбогдоод бүтээгдэхүүнийхээ одоо DJs одоо best seller бүтээгдэхүүнээсээ над руу айгүй том team PR box явуулж исэн. За тэгээ энэ бүтээгдэхүүнийг ерөнхийд нь бол би хэрглэж үзээд ямар байгаа талаар сэтгэлээ та бүхэнд одоо ингээд хуваалцахад бэлэн болчоо сууж байна. За хамгийн түрүүнд бол би энэхүү хамгийн сүүлд гаргасан гэж хэлж болохоор энэ бүтээгдэхүүнийг ярих гэж бодож байна. За энэ маань Triple PDRN Gel Toner гэсэн ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ маань болохоор дотроо 3 төрлийн berry агуулсан гэдгээр айгүй онцлог юм бэлээ. За тэгээ бүтцийг нь бол та бүхэнд ингээ харуулъя. Ерөнхийдөө бол одоо ийм өтгөн одоо ийм гэлэн бүтэцтэй. За тэгээд арьсан дээр бол одоо маш сайн тийм чийг өгөх ийм бүтээгдэхүүн байсан. За энэ бүтээгдэхүүнийг би яаж хэрэглэсэн бэ гэхлээр мэдээж тонер учраас хамгийн одоо арьс арчилгааны хамгийн түрүүнд хэрэглэгдэх бүтээгдэхүүн байгаад байгаа. За би болохоор тэгж хэрэглэхээс гадна нөгөө маск тавихын өмнө энээсээ одоо нэлээд сайн зузаан ингэж түрхэж жагаад дараад нь ингээ маска тавьчихдаг. Тэнгүүт бүр үнэхээр сайн чигшүүлдэг юм бэлээ. За тэгээд энийг болохоор би юу гэж анзаарсан бэ гэхлээр яг арьс арчилгааны төвшөнд одоо нүүр будахын өмнө энэ төр бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд жоохон тиймэрхүү санагдсан. Ягаад гэхээр одоо зарим ингээ зах хэсгээрээ жоохон ингээ бүнжигнөөд энэ маань жоохон хатаад ирэхлээрээ арай жоохон зузаан түрхсэн байгаа үед л ингээд бүнжигнөөд будаг энэ төр тогтоход жоохон тиймэрхүү болчих юм байлаа. Тийм учраас будахын өмнө биш скин кеэр хийхийн өмнө бол энэ тонер айгүй сайн чигшүүлдэг. Тэгээд одоо ингээ та бүхэн түрхсэн байгааг нь харж байгаа баах. Нилээн сайн чиг өгдөг. Арсыг одоо тэр чигт нь бүрхээд чиг тижээлийг ингээд тултал өгч байгаа юм шиг энэ бол үнэхээр бүр супер бүтээгдэхүүн санагдсан. За тэгээд дараагийн надад маш их таалагдсан бүтээгдэхүүн нь бол яах аргагүй эдний энэ маск нь байгаа. За энэ маск бол үнэхээр гоё маск байсан. Дотроо ингээд нөгөө жимснийхэн ширхгүүд нь бас байгаад идэг юм бэлээ. Тэгээд нүүрэн дээрээ тавьснаас хойш одоо та бүхэн шавар маскны хэрэглээг угаасаа мэдж байгаа бах. Хэрвээ та нүүрэн дээрээ тэр чигт нь ингээд хэрэглэж байгаа бол хамгийн хуурай байгаа хэсэг чинь хамгийн түрүүлээ хатна. За мэдээж ингээд амьсгалж байгаа хэсэг ч юм уу энэ хамрын доор эсвэл ингээд амны доод хэсэг бол яг хөө мэдээж агаарт айгүй хурдан хатна штэ. Бусдаар ингээд хацар байна уу эсвэл дух байна уу хамар байна уу аль хэсэг нь түрүүлж хатчихээн. Тэр хэсэг маань хамгийн их хуурай байгаа гэдгийг шавар маск бол маш тодорхой хэлж өгдөг. За тэгээд энэ маскыг болохоор байн хэрэглээд байх одоо эмзэг арьсанд ялангуяа боломжгүй. Зөвхөн ингээд T-зоноороо тослогддог учраас би ингээд T-зоноороо хэрэглээд тэгээд угаагаад ингээд авдаг. За тэгээд доторх нэг юм бүнжгөр ингээд жимснүүд нь яг ингээд жимсээрээ тэр чигт ингээд хатаагаад хийцэн нь мэдэгдэхээр тийм маск байлээ. За энэ маск нь бол надад бүр үнэхээр супер санагдсан. За тэгээд дараагийн миний таалагдсан бүтээгдэхүүн бол эдний mist байгаа. За энэ mist болохоор glow toner гэж байгаа байхгүй юу? Одоо түрүүний эннийхээ өмнө хэрэглэнэ гэсэн. Тэгээ гар оролцуулахгүйгээр ерөнхийдөө тонер чинь дандаа л одоо ингээд гарандараа ингээд шовшиж байгаа л нүүрэндээ ингээд идэв штэ. Энэ болохоор шууд ингээд цацаад хэрэгжилдэг болохоор айгүй амар санагдсан. Тэрнээс гадна энэний одоо гол орц найрлаганд нь dark spot correcting буюу одоо нүүрний одоо энэ сэвх нөсөө толб байх юм бол тэрийг бүдгрүүлэх тийм үйлчлэгтэй байхгүй юу? Одоо энэ хоёр нь ялангуяа хэрвээ та одоо ингээд сэвхтдэг нөсөө толботой энэ төр болдог бол энэ хоёр бүтээгдэхүүнийг дараалуулаад хэрэглэх юм бол маш сайн үр дүнтэй гэдгийг би бол хэлмээр байна. За энэ тонернийх нь болохоор би одоо 3-ны 1-ийг нь бараг хэрэгжилчихсэн байгаа. За энэний болохоор бараг хагас олтол нь одоо ингээд энэ олтол нь ингээд хэрэгжилчихсэн байгаа. Арьсан дээр бол айгүй тийм зөөлөн юм бэлээ. Ерөнхийдөө юм хүнд мэдрэмж юусэн огт өгөхгүй. Ямар ч байсан энэ хоёрыг бол би хэрэглээ дуусгана гэж бодсон. Шавар маск нь бол угаасаа нэлээд утгаар энэ бас бүр айгүй их хэмжээтэй байсан. Би маскны доор бол хэрэглэж байгаа ч гэсэн стил энэ маань одоо иймэрхүү хэмжээтэй үлдчихсэн байгаа. За тэгээд энэ брендийн хамгийн алдартай бүтээгдэхүүн нь бол яах аргагүй ийм eye serum байдаг. Энэ серумыг одоо бүр мэдгүй хүмүүс гэж байдаггүй байх. За ялангуяа одоо зуны уйлралт энэ урдах одоо энэ төмөр энэ ч одоо ийм ган хушуутай байхгүй юу? Энэ ган хушуу нь бол ингээд нүдний доотлын одоо энэ хавцсан тийм одоо жоохон ийм хавантай энэ төр сэрдэх хүмүүст бол энэ өөр супер үр дүнгээ үзүүлдэг. Тэр даруйдаа үр дүнг нь мэдэж болох бүтээгдэхүүн гэвэл одоо энэ байна. За энэ болохоор PR box дотор надад
2 ирсэн байсан. Тэгээ би ерөнхийдөө бол энийг ингээд хөрөгчин дотроо хийчээд тэгээд нүүр энэ төр хавдцсан бах юм, нүд энэ төр хавдцсан бах юм бол бас ингээд төрчихдөг. За нүдний доор төрөхөөс гадна одоо энэ хоёрын үрчлээ хэсэгтээ бас ингээд энийг хүмүүс түрхээд идэм байлээ. Тэгэж хэрэглэхэд бас айгүй зүгээр санагдсан. Нүдний хоорондын заа тэгэл одоо дух энэ төр ингээд үрчлээцдэг бол энэ хэсгээрээ бас ингээд шахаж агаад хэрэглэжүүл бас айгүй зүгээр юм байлээ. За тэгээ хамгийн сүүлд ярих бүтээгдэхүүн бол одоо энэ тос байгаад байна. За энэ тос болохоор Intensive Brightening Cream гэсэн ийм бүтээгдэхүүн байна. За энэний гол орц найрлага нь болохоор TXA гэдэг байдаг шүү дээ. Одоо нүрийг ингээд цайруулах тийм орц найрлага байдаг. Niacinamide, за glutathione буюу ерөнхийдөө энэ гурван орц найрлага бол гуруулаа арьсыг одоо ингээд жигэд сайхан айгүй гоё цайруулдаг тийм одоо орц найрлага байгаад байгаа. За энэ тосны хувьд бол надад нэг тийм сайн тохироогүй. Надад ер нь бол тийм их таалагдаагүй. За яагаад тэрвэ гэхлээр ингээд төрчихлээр бүр нэлийн юм тослог санагдаад байсан. Уг нь бол бүтцэн тийм амар өтгөн биш. Харахад бол юм жоохон тунгалагдуу өнгөтэй. За тэгээд юм гээлэндүү юм шиг яг бүр юм цав цагаан тийм нэг өтгөн тос байгаад байдаг шүү дээ. Тийм бол ерөөсөө биш. Ингээд шууд ингээд түрхэнгүүт уг нь нүүрэн шингэхээр тийм мөртлөөсөө за би яг ингээд хэрглэж түрхээд унтангууд нилээн их ингээд арьс тослогдоод ингээд нүүр бол нилээн юм хүнд оргиод байгаа юм шиг санагдсан болохоор би энэ тосыг одоо баг өвөл хэрэглүүл айгу зүгээр юм болоо гэж бодсон. Гэтэ ямар ч гэсэн энэ хүртэл нь бол ингээд хэрглэжчихсэн байгаа. Зүгээр баг цайруулдаг гэхээсээ илүү юм тэжээл өгдөг тос юм шиг надад тийм мэдрэмжийг бол төрүүлсэн. Ямар нэг үнэр бол энд ерөөсөө байхгүй. Тэгээд TXA нь болохоор 2.5% тай. Яг нь ерөнхийдөө нэлээд тийм зөөлөн орц найрлагатай гэж тооцогдохоор юм байлаа. Тэгэхээр тослог арьстай хүмүүс ахын бол энэ тос магадгүй нэлээд хүнддэх байх гэж утсан. Харин эсэргээрээ хуурай арьстай. За тэгээд арьсан дээр нь одоо нөсөө толб их гараад идэг бол энэ тос маш сайн чигшүүлэнгээ арьсны одоо тэр нөсөө толбыг бол нэлээд сайн бүдгэрүүлж өгөхөр юм байлаа. Тэгэхээр ямар арьстай хүн яаж хэрэглэнэ гэдгээс шалтгаалаад энэ тос манаас мэдээж өөрөө үйлчлэгээ үзүүлэх нь угаасаа гарцаагүй. Миний хувьд бол ялангуяа зуны үйлрэлд энийг бол хэрэглүүл хэдийгээр батг гарах ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч гэсэн хүнд санагдаад байгаа болохоор одоохондоо ямар ч гэсэн хэрэглэхгүй гэж би бодсон. За тэгэхээр ямар ч гэсэн над дээр ирсэн PR box доторх бүтээгдэхүүнүүд надад ямар санагдсан талаар ревю та бүхэнтэй хуваалцлаа. За Access Y-ын бүтээгдэхүүнийг хэрэгжилсэн хүмүүс байх юм бол та бүхэнд ямар санагдсан талаараа комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Ингээд энэ удаагийн honest review маань ийм байлаа. Би та бүхэнд ямар ч одоо шүүлтүүргүйгээр надад ирсэн бэлэг гэдэг утгаар нь худлаа магтах биш, яг өөр дээрээ төрсэн сэтгэлээ тэр чигт нь хуваалцлаа. Энэ удаагийн дугаарыг дуустал нь үзсэн та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийн бичлэгээр хэдүүлээ эргээд уулзъя.